Эх орны өглөө хөтөлбөр үргэлжлэж байна. Өглөөний мэнд үзэгчтэй, өглөөний мэнд цэцгээ. За өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр гэртэйгийн гэртэй контентын үүсгэн байгуулагч цэцгээ бит хоёр өнөөдрөөс эхлээд эх орны өглөө хөтөлбөр та цагаа авсан уу гэдэг нэртэй булан бол хийхээр болсон. За тэгэхээр бит хоёр нэг байр бол сонгоцсон. Гэхдээ энэ байрны хідэн давхрын ямар айлт бит хоёр очихоо өөртөө мэдэхгүй. Өөртөө гой сонгоно. Тэгээ ямар ч гэсэн хаалгын тогшоод үзсэн зөвшөөрөхгүй үед айлыг сонгох үедийг би цэцгээгээр сонгуулъя гэж бодоод байна л да. Хідэн давхар тойлоо очихоо. За хэдийг сонгох юм бэ? За 9 тодортой юм чи 9-ийг сонгочихоо. 9 давхар. За 9 давхрын айлууд нэг 4-5 шиг айл бол байгаа дагтаа. Тэгээд ямар ч гэсэн хамгийн эхлээд тогшиж үзээд тэгээд хамгийн ихэн зөвшөөрсөн айлд ороод хөргөчөнд нь байгаа гоё материалаар манай цэцгээ өглөөний цайг бол бэлтгэж өгөн. За ингээ бүгдээ хамтдаа орё. Айл зөвшөөрөх нүггүй бас харъя те. За явъя. За тэгэхээр цэцгийн хувьд огт танихгүй айлд ороод урдахгүйгээр өглөөний цайг нь бэлтгэж өгнө гэхээр яг ямар санагдчих вэ? Ер нь төсөөлөгдөхгүй байна. Айгаа хүнд даалгар юм шиг санагдчих ш. Тэгээд хэр найраа сайтай байхаас шалтгаалах хаа. Тэгээ хоёулаа чи эмэгтэй хүмүүс чинь бас ер нь гайгүй байлгүй дээ. Хоёр эмэгтэй хүн эрэгтэй үнээс гүйсэн эмэгтэй үнээс гүйсэн бас нэг ойлгох байлгүй гэж бодоод чи ер нь ямар хөл орчин байгаасаа гэж бодож байна. За яг эхнийх болохоор би дотроо эмэгтэй хүн байгаасаа л гэж бодож байна. Яа тэгэл ядчих ингээ уучраа хэлээд ойлгох хаа илүү. За одоо тэгээ хамтдаа орцгоё. Үгүй энэ чи коттэй юм шүү дээ. Өө за тэгээч швэдэ тий. За ястай их баярлалаа. За оръё. За цэцгийн сонгосон давхар бол хэдэн давхар үлээ? 9 давхар гараад үзээ доо тий. Яана зөвшөөрөх болоо. Үхэй зөвшөөрөхгүй. Тэгэхээр юм цаас тарас ингэ залбирал орё доо тий. Хамаг мэддэг байж байгаа шаараа. Оо ер нь найрч үзээгүй шүү дээ. Одоо яад юм хэлээ гэж бодчих. Энэ тийш байж ажиллаж байгаа шүү дээ. За sorry. Нөгөө 9 давхар юм байна одоо хитэ айл идэх юм болтой. За 9 давхартай болоод ирчлээ дээ одоо тэгээд хитэ айлтай юм болтой. За ямар ч гэсэн 2 3 4 айлтай юм ээ тий. Энэ 30 яг оо ямар гоо байгаа юм бэ? Энэ тахгүй шүү. Эцэг төвчөө. Сэмнэ. Йоо, бид нар нөгөө нэг их орны хийдс явж байгаа байхгүй юу? Тэгээд бид нар нөгөө анх удаа нэг өглөөний цагаа ууснаа гэдэг болоо гэж. Та өглөөний цагаа уусан уу? Дууж амжаагүй юм. Газ гарах гал хажилттай яраад. Тэгээд танах руу төр ороод өөрөө чи одоо гэрт байгаа материалаар гоё өглөөний цай манай гэртэйг нь таваач байгаа. Тэгээд бэлтгээд өгье гэж гуйж байгаа. Орж болох уу? Оруулаач тэгөө. Одоо хажилттай яраад 10 минут. Анхны одоо үнтэй гоё дэмжээнд нэг гоё дэмжижээчээл гэж гуйх гэдэг л да. Анхны учраас. За түлхэлс юу яач вэ? Жоо эвгүй юм. За ямар ч байсан нөгөө залуу эрэгтэй хүмүүс болохоор битээр эмэгтэй хүмүүс болохоор арай гайгүй зөвшөөрж ах шиг байна. Тэгээ гэр бүлтэй юм уу яасан юм бол те. За ямар ч байсан ингээ айлтаа болол ороод ирлээ. Одоо бүгдээр айлынхаа галтгаар руу ороод тэгээ одоо ямар өглөөний цай бэлтгэж болох вэ гэдгийг хамтдаа. За тэгэхээр яг хөргөч чинь бодож болох уу? Шотоо. За. Цанцараа. Лөөний гэх юм одоо юу байх юм бол доо. Ер нь бол ийм юм байна. Талах байна, зайц хям байна, өндөг байна. Их ям хийддэг хүн байна. Тийм ээ. Тэгээд тэгэхээр энэ материалуудаар өглөөний ямар цай бэлтгэж болох вэ? байна. За харин ер нь айл болгоны хөргөчөнд байдаг материал шүү дээ. Тэгээд яарж байгаа 10 минутын дотор юм чинь газ нэг сэндвич хийгээд өгчүү. За тэгээ одоо бүгд ямар ч хийсэн гэртэйг юм таваач цэцгээ ямар сайхан амттай сэндвич яаж хийдэг сонирхцгаая. Та өглөөний цагаа ууснаа болон маань иргэн хэм блэ? Одоо ер нь танилцъя да. Баяр өслөн. Баяр өслөнгийнхаас бол үргэлжилж байна. Тэгээд гэрээ эцэгтэй айжсан бэ? За гэрээ эцэгтэй бол байхгүй. Ганц би. Ганцаараа амьдрэх юм уу? Ганцаараа амьдрэх тийм. Тэгээ тийм болоод ер нь цэцгээ сая хөргөчийн онгойлгоход дараах зүйлүүд байсан байж тээ тий? Харин тийм юм байна. За тэгээ яагаад ихнэр энтертэй болохгүй найз охинтой юм эсвэл? Найз хүн ихнэр байхгүй.
одоохондоо тий ажиллая гэж завгүй яваад байна да. Тий өөр одоо нэг тийм шалтгаан бол тийм гэсэн шалтгаан бол одоохондоо байхгүй юм зүгээр. Юу ямар хөө бүсгүй таалагддаг өөрт чинь? Өөрт чинь найз чааш ясуу. Гөө одоо ямар хөө ч гэстэй одоо яг тийм ийм гэсэн одоо эмхтэй хүн таалагддаг гэж хэлэхэд бол хэцүү. Энэ нь бол өөргөө их цэвэрхэн авч явж байгаа эмхтэй шүлэг таалагддаг да. Түрүүн бит хоёрыг юу н яагаад оруулчих вэ? Тэгээд нэг оруулахгүй шинжилэл байгаа гэсэн шүү. Гэхдээ яг нэгт өлсөж байна. Хоёрт тэгээд одоо анхны ч нэвтрүүлэх гэсэн тийм учраас л орууллаа да. Тийм. Харж үзсэн л юм байна. Тийм. За ер нь өглөөг юу хийж эхлүүлж байна? За мэдээж ажлын өдрүүдэд бол ажилдаа явж байгаа. Амралтын өдрүүдэд ер нь юу хийдэг вэ? Ер нь бол амралтын өдрүүдэд сайхан унтах дуртай да. Тийм. Ядаж 10 хүртэл сайхан унтана да. Тийм. Тэгж ижил амран тэгээд нэг жоохон бэлтгэлээ. Тийм. Жимд явдаг жоохон гүүч хараа да. Тиймэрхүү юмтэй. Хоол ер нь өөрөө хэр их хийдэг вэ? Өглөөний цайгаа өөрөө бэлтгэж уудаг. Түрүүн балаас ер нь өглөөний цайгаа уугаагүй баг уудгаа амжтгүү гэдэг жисэн шүү. Тийм, ер нь өглөөний цай бол хийгээд байх ерөөс цаг байдаггүй. Тийм. Унтаж жагаад өглөө босоод нургаараа уугаад тэгэл гарал явчихдаг. Хоол бол хийнэ. Цэцгээ. За ер нь өглөөний цаг яагаад уух хэрэгтэй вэ гэдгийг эрэгтэй хүн ер нь өглөөдөө юу идэж уувал их зүгээр вэ? Ер нь бол өглөөний цаг заашгүй уух хэрэгтэй. Ядчил үнэхээр яарч ийна гэх юм бол нэг аяг усчлалтай уугаад гарах хэрэгтэй. Яа гэвэл хүн ер нь сэрснээс хойш заавал 2 цагийн дотор ходоод руугаа ямар нэг юм хийцэн байх хэрэгтэй байдаг. Тэгэхгүй нөгөө зарим хүмүүс чинь шууд ингээд хам хөнгөө гараад ичдэг шүү дээ. Ер нь тэгчээ айгу ходоодонд аюултай. Гэртээгийн таваач бол цэцгээ маань бит хоёрт маш их амттай сэндвич хийж өгч байгаа. Тэгээд ер нь бол гэртээгийн тухай мэдгүй. Гэртээ одоо контентын тухай. Тийм ер нь фэйсбүүкээр бол нэлээд харж ирсэн. Наач дөөрэж хоол хийж ирсэн үү? Тэгээ ер нь бичлэгийг харж ирсэн. Тийм харахад амархан харагдаад байдаг. Тэгээд мэдээж амархан болгож гаргаж л байгаа хэл та. Яг хийхэд бол айгүй хэцүү байх гэж боддог шүү дээ. Харахад бол тэгэл хийчмээр санагдаад байдаг. Тэгээд үнэр нь өстой гоё өнөртөж шээ. За тийм ээ нөө. За ястай гоё өнөр чин дараад шээ итгэл тисэн ядан хүлээж чинь да ядж явах өглөө тэгээд гизж жоохон хонголцоо тэгээд баяр эслэн яж цаас ажил руугаа явах гээд яардаг шиг. Тийм ер нь яарч байна. За өглөөний цай маань бэлэн болжээ. Баяр ёслонгийн дээрж одоо бэлтгэсэн өглөөний цай ямар гоё харагдаж байна. За амсч үзгөө баяр ёслонгийн цай штэ. Баяр ёслон өөр амс. За. Гэс идэл ажил руу явуулахгүй. Тийм гэс идэл явуулахгүй бол. Барахгүй бол ажил руугаа аваа явчихгүй. Тийм ингээл идчих. Шиш надад зүгээр. Гэртээ яаж хооллдог. За. Идэс тооныхаа дараа сонсъё те. За ер нь энэ цай өөрөө чинь бодлоор хідэн калори илчлэгтэй байх магадaltaй бай. За бас мэдээж хэмжих нөгөө юу байхгүй юм чинь те. Зүгээр нэг барагцаалаад хэлвэл хэдэн минутанд хийсэн бэ? Юу оруулсан бэ? Одоо бас дэлгэрэнгүй жоох ярьчих те. Ер нь бол мэдээж хөргөчөндөх материалуудаа илчлэгийн хувьд бол нэлээд илчлэг өнгөртэй. Яагаад гэвэл ер нь хям өндөг за тэгээд ургамлын тос гэх мэтчлэн аюу калорилог юмуд хэлээ л дээ. Тэгээд яг калорийн хувьд за миний санджаагаар баримжаагаар бараг 200 гаруй 300 ч юм уу калори байгаах гэж бодож байна. Тэгээд өглөөдөө ер нь ингээд нэг гоё яг хооллоод явчих юм бол өдийн цай хүртэл ер нь нэг амар өсөд идэх шүү дээ хүмүүстэй. Тэгэхгүй хүмүүс яг нэг миний санджаагаар өглөө ингээд хам гарчаад 11 гээд өсөд эхэлдэг байхгүй юу? Яалтчих واخ тэгээд орч юм. Тийм ажлын бүтээн гэдэг байх өсөөл хоолны авах яг үгүй гэдэг шүү дээ. Тийм болохоор яг одоо бэлдэж өгсөн хоолныхоо хугацаа бага тэгээд материалын одоо нэг сонголт бас нэг яг ганц бие залуугийн хөрөгчөнд юм байд юм байна гэдэг утгаараа тийм байлаа. Гэхдээ яг боломжоор ямарсан мэдэж байгаа л аман таалагдсан байна. Стогоо. Айгуу гоо. Тийм.
тэгээд зургтын юм ингээд идчих арай болохгүй байна. Тэгээ ер нь их гоё юм. Нэгтгэд айгуу гоё юм тийм. Ганцаар болт ялтгаас ингэж ичнэстэй. За тэгээд өглөө болгон өглөөнийхэн цаг одоо заавал ууж хөвшөөрэй. Ингэж өглөөнийхэн цаг бол ууж хөвших нь бидний эрүүл мэндэд одоо төдийгүй одоо сэтгэл санаанд хүртэл үнэхээр эргээр бол нөлөөлдөг. Тэгээ тийм болохоор бид өглөөнийхэн цагаа уусны одоо булангийн маань зорилго бол ерөөсөө монголчуудаа бүгдийг нь одоо өглөөний цагаа үргэлж ууж хөвшихэд бол одоо зориулагдж байгаа шүү. Тэгээд өнөөдрийн гинтийн одоо тий хүсэлтийн маань хүлээж авсан баяр баясгаландаа баярлалаа. За мөн одоо хамт ирж гоё одоо цай бэлдэж өгсөн гэрте контентын үүсгэн байгуулагч Цэцгээдээ бас баярлалаа. За ингээд эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна.